Намайг мөнх эрдэнэ гэдэг өсчин, шивэсчин тэ өсчээгээд одоо 7 жил болж байна. Бүтээлч гэдэг чинь нэг зүйлийг өөр болгоод арай өөрөөр хийхийг л хэлээд байгаа юм л да. Хөдөлмөрч хүн бүтээдэг гэдэг ч юм те. Одоо тодорхой нэг зүйлээ шантрахгүй хийсээр байгаа л тэрийг нэг өөр өнцгөр чамаагүй хийж чаддаг болно гэдэг бол бас бүтээл л. Ер нь л тэр хүсэж байгаа зүйлээ харж л ах хэрэгтэй. Байнгын өөртөө сануулж явах хэрэгтэй. Facebook гэж гисэн тэгж ашиглаж болно шүү дээ. Instagram ч гэсэн ажил мэргэжилтэйгээ холбохгүй бол нэг шал хэрэггүй мэдээлэл ухаад яах юм бэ тийм үстэй. Мэргэжилтэй эхлээд нэг жоохон дуртай болох хэрэгтэй. Тэ? Тэгээ би дутуу байгаа гэдгийг өөрөө ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй би ингээ ханчдаг ш хүмүүс. Бараг болцсон юм шиг ингэдэггүй штэ. Хүн дээшээ хязгаар авахгүй. Энэ нийгэм бүх юм чинь хөгжиж байгаа чи давхар хөгжихгүй бол тэр доор үлдэнэ. Ажил дээр ингээ ном уншаад сууж байнгут хүмүүст аягүй сонин харагддаг юм шиг. Нэг амар шивэстэй нөхөр ном уншаад сууж. Өнөөдөртөө чи сайхлах хэрэгтэй дуртай. Цаг мөчтөө одоо цаг мөч гэдэг чинь жаргал болохоос тий. Ирээдүйд байгаа тэр том зорилго чинь жаргал биш байна. Сайн чи яг л өнөөдөр л